аав нь болохоор 90 настай өгшөн тэгэл нөгөө нэг дээшээ тасаг руу гараад ирдэг. Тасаг руу гараад ирэхээр ингээл сатурац нь унсараагаал зүрхэн зогсдог. Тэгэл охин нь уйлал. Тэгэл нөгөө нэг сүлдээ нөгөө нэг өг нөгөө сэхэрөө буулгачаар охинтойгоо уулзч чадах ямар ч юм боломжгүй болчдөг. Тэгэл дээш нь гаргаал тасаг руу авдаг. Ковидын тасаг сэхэ хоёр ч тустай байдаг. Тэгэл авдаг. Тэгээ өвөг сүлдээ дэгдэг байхгүй охинд нь. За ингээ аав чинь сатурац унаад байна. Зүрхэн зогсоод гоод байна. Одоо дахиад ингэх юм бол би аав чинь доош нь буулгах сэхэрөө буулгая шүү. Өөр арга байхгүй шүү. Тэгэл чадлынхаа ярээр тиссэн л тэ нөгөө хоёрыг чинь цуг байлгачих гал. Тэгээ шүн 2 өнгөрөө 3 болж байхад бүр үнэхээр ингээл яалтчгүй болж байгаа байхгүй эцэт болол. Тэгээд нөгөө аавыг нь буулгах гэсэн чинь аав чинь нөгөө ухаан ингээ орж гараад. Тэгээ хүн нэг тийм сайн үе байдаг штэ тэгэл намайг бити явуул тэгээ охиноосоо тас тавьчихсан. Цуураал уйлал. Нөгөө хоёрыг чинь салгах гэж үглээ үзэж байгаа юм. Нөгөө хоёр сувдагтайхаа хоёр талаас нь. Тэгэл арай салгаал аавыг нь оруулсан тэгэл хөрхөн өнгөрсөн. Тиймэрхүү юмнууд бол амар хэцүү байдаг. Радио кафе нэвтрүүлэгтэйгээ хамтдаа байгаа сонсогч үзэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бол дэлхийн зүрхний өдөр тохиож байна. За энэ жилийн ураа бол их онцлогтой цохилт бүрийн төлөө гэсэн уран доор дэлхийн олон улс орнууд нэгдэж байна. За сонсогч та бүхэндээ бид бас нэгэн статистик том мэдээллийг нэвтрүүлгийнхаа эхэнд хүргэх гэж байна. Анхаарлаа хандуулаад сонсоорой. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2030 он буюу одоо ердөө 5 жилийн дараа зүрх судасны өвчний улмаас дэлхийд дахинд 23.6 сая хүн нас барна гэж сэрэмжлүүлсэн байдгийн байна. За тэгвэл эрүүл мэндийн хөгжлийн төвөөс өнгөрсөн онд хийсэн судалгаагаар зүрх судасны тогтолцооны өвчний улмаас манай улсад жил бүр 5500-аас 6000 хүн нас бардгаа гэсэн ийм том мэдээллийг гаргасан байдгаа. Гэтэл яг энэ зүрх судасны өвчлөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой байдгаа гэдгийг бас та бүхэндээ дахин нэг сануулж хэлье. Тэгвэл бид яаж хамгийн үнэтэй гих хамгийн хайрладаг энэ чухал эрхтнээ яаж урт удаан дээрээс нь эрүүл байлгах вэ? Хэрхэн амьдралын зөв хөвшлийг бий болгох вэ? Энэ талаар та бүхэндээ дэлгэрэнгүй мэдээллийг яг дуулах гэж байна. За өнөөдрийн зочин бол улсын 3 дугаар төвийн эмнэлгийн харьяа. За зүрхний хэм судлалын төвийн эрхлэгч онгой ухааны доктор дэд профессор Саруул ирсэн байна. Сайн байна уу танд? Энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Баярлалаа. За манай радио кафе гэдэг нэвтрүүлэг маань кофега унгаа хамтдаа ярилцдаг. Тэгэхээр хоёлаа ярилцлага эхлэхээс өмнөөс кофега ууя. Ер нь та кофе хэр их удаг вэ? Нилийн удаг юм аа. Тэгээд сүүлийн үед бол арай жоохон багсах гал хичээж байгаа. Ер нь кофе зүрхэнд эерэг болоод сөргөөр хэрхэн яаж нөлөөлдөг бол? Ер нь бол нөгөө кофений талаар хийсэн судалгаанууд дэлхийд маш их байдаг. Тийм. Тэгээд өдөртөө бол нэг аяга чихэртэй сүүгүү, үгүй чихэргүй сүүгүү яг хараараа кофе бол эрүүл мэндэд нэг аяга бол эрүүл мэндэд маш сайн гэж үздэг ба. Энэ болохоор нэгдүгээрт нөгөө потенциал цаг эрчимжүүлнэ. Тийм ээ. Өшөө дээрээс нь нөгөө альцгеймер болон бусад нөгөө мартах, санах энэ өвчнүүдээс бол сэргийлдэг. Тэгээд өшөө дээрээс нь нөгөө сэргээх үйлдэл нь нэлээд үр дүнтэй байдаг учраас ерөн нэг аяг кофег бол зөвлөдөг. Гэхдээ ингээд нөгөө хүмүүс кофе уугаад эхлэхдээ чихэр идэг, сүү хийдэг тийм ээ. Энэ болгон маань эргээд нөгөө өөрөө зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйлийг нэмэгдүүлдэг учраас айлуулах цэврээр нь хараар нь уухыг зөвлөдөг байна. За тэгээ нэг аягаас илүү кофе уухаар яадаг вэ гэдэг асуудал гарч ирсэн тийм ээ. Ингээл би жишээлбэл ажлынхаа юунаас болоод ачаалаас болоод нэг аяг хөтөлийг уудаг л да. Тийм. Тэгэхээр яадаг вэ гэхээр жишээлбэл зарим хүмүүс кофег аягүй сайхан төсвөрлөж чаддаг. Кофений биед үзүүлж байгаа тэр нөгөө нэг сэтээх нөлөөг тийм ээ. Тийм. Тэрийг бол сайхан төсвөрлөөд биенд нь таарад ингээд зогцоод амьдралд нь тохироо айгүй уугаад байгаа явчихж чаддаг. Тэгтэл зарим хүмүүс яадаг вэ гэхээр кофе ч бие махбодод ороод шимэгдээд кортизол даврын ялгарлтыг нэмэгдүүлээд эхэлдэг байхгүй. Тэгэхээр тэр чинь нөгөө стрессийн даврыг нэмэгдүүлээд байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг хүний зүрхэн цогцолдэлсээд тийм ээ гар бүлэн салгалж чичрээд аман цангаад хөлсөн цутгаад айгүй хэцүү болдог. Тэгэхээр ингээд кофе ууж чаддгүй төсвөрлж чаддгүй тийм хүмүүс байвал заавал кофе уух гээд яхав те сайхан цайгаа уудаг ч юм уу эсвэл усаа уугаад явж иж болно. Тийм тэгээ эмчнэр яг нөгөө нэг кофег бараг литрээр нь уугаа сурсан байдаг болохоор тэгээ ажлаа ирэх нь ингээд уудаг болохоор тэгэл зохицол амьдрцгаач тийм дээ. Тийм баг. Нэр яг тэгдэм биш үү. Би бас кофе уугаар миний зүрх ингээд салглаад нөгөө гарч ичрээд тэгээ та сая хэллээ шүү дээ. Яг энэ шинж тэмдэг надад илэрдэг юм. Тэгэхээр надад кофе зогтгүй ер нь төрлийн хүм юм биш үү тийм ээ. Хүн болгоны бие организм хүлээж авахнаас өөр гэдгийг та түр онцлсан тийм.
Өшөө дээрээс нэг кофений нэг асуудал үүдэн. Жирэмсэн эмэгтэйд кофе авахыг зөвшөөрдөггүй. Тийм. Яагаад гэвэл ихс шохоождог байхгүй. Тийм. Тэгэхээр нөгөө ихс шохоожно гэхээр нөгөө нэг хүүхдэд очиж байгаа цусан хангамж багасаад ирнэ шүү дээ. Тэгэхээр энэ айгүй ноцтой нөлөөтэй байдаг болохоор хичнээн кофенд дуртай байлаа гэхэд жирэмсийнхаа явцад бол болсон л дээр. Тийм ээ. Хүүхдийнхаа төлөө уухай байх хэрэгтэй ахна. Та өнөөдөр сая ямар ажлаас наашаага яар өнөөдөр ер нь их ачаалтай байв. Ер нь ажлын шинэ 7 хоног эхлэхэд ачаалал маш их байдаг баха. Тэр тусмаа даваа гариг, баасан гаригуудад нөгөө хүмүүсд маш их одоо нөгөө үзүүлэх гэж ирдэг те эмнэлгийн байгууллагууд дээр их очдог. Ачаал илүү их нэмэгддэг гэдэг юм лээ. Өнөөдөр өстө хүнд өдрөөс өглөө ажил дээр очиод нэг яг нөгөө нэг одоо ингээд ажлын эхний өдөр болохоор ахсан бүтэн сайн хүмүүс ингээд маш их цугласан байдаг. Тийм тэгэл нөгөө хідэн яралтаагийнхаа өвчтнүүдийг шийдээл тасгийнхаа өвчтнүүдийг шийдээл байжсэн чинь цэргийн төв эмнэлгээс яралтай хагалгаа 2 ингээд дуудагдаад. Тэгээс цэргийн төв эмнэлэг дээр дахиж очиж 2 хагалгаанд орчоо буцаж нааш ирлээ шүү дээ. Чанга байлаа. Нэг хагалгаа ер нь хідэн цаг орчим үргэлжлэх үү? Яа, нэг хагалгааныхаа хүн төнгнөөс хамаарат нэг багадаа цаг 30 минут. Гэхдээ нэг цаг 30 минут ялтчгүй болд юм аа нөгөө өвчтний бэлтгэл эднэр. Удаандаа бол тэгэл 8-9 цаг 10 цаг 11 цаг гэлээ. Тийм байх тий. Түрүү бас та нөгөө хэлжсэн 11 кг одоо нэг юм зориултын хувцсыг өмсдгөө гэж хэлжсэн. Тэгээд тэр яг ямар учиртай юм? Бид нарны нөгөө нэг одоо яг зүрхний хэм судлалынхны эмч нарын хаалгаанууд ч дандаа рентген туяатай орчинд явдаг байхгүй. Тэгэхээр рентген туяаны хамгаалтын хувцс хар туулахтай хувцс өмсөх хэрэгтэй тий. Тэгээ хар туулахтай хувцс маань болохоор дандаа юу гэдэг юм? Нэг одоо жишээлбэл 3 мм гэхээр бид нэр одоо олон цаг рентген туяан зогсдог хүмүүст болохоор хангалттай хамгаалж чаддгүй гээд хар туулгын зузаан заавал 5 мм түүнээс зузаан байх хэрэгтэй. Тэгэхээр 5 мм хар туулгатай хувцс өмсөх нь гэхээр одоо ингээд энээс ахуулаад өвдгөө хүртэл орж байгаа тийм хувцс өмсдөг. Тэнгүү тэр хувцс одоо жишээлбэл хамгийн багаар S размер нь гэхэд 11 л байдаг. M размер нь гэхэд 13 ил байдаг. Нэмэгдээ тавьчихдаг байна. Нөгөө размераас хамаарат бас. Тийм тэгэл аминдаа бол S размер өмсдөг. Тэгсэн хэрнээ 11 ил өмсөд тэгээ яг хэдэн цаг хаалгаанд орон хэдэн цаг зогсдог л өмсөө зогсдог. Тийм. Маш хүнд хэрнээ одоо хүний амь насыг авардаг. Маш чухал, маш хариуцлагатаас юм ажил байдаг. За, ер нь дэлхийн зүрхний өдөр өнөөдөр тохиож байгаа гэдээ бас хэлсэн. Тэгэхээр дэлхийн зүрхний өдрийг ер нь хизээнс хэлж тэмдэглэж байгаа юм болоо. Ер нь энэ жилийн онцлог нь юу байгаа юм болоо? За, дэлхийн зүрхний өдрийг болохоор дэлхийн олон улсын үндэстнүүд болохоор 2000 оноос эхлээд тэмдэглэж байгаа. Энэ нь болохоор ямар зорилготой вэ гэхээр одоо энэ нөгөө нэг зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйлээс тийм ээ хүн амыг хамгаалах одоо энэ хүн амын дунд явагдаад байгаа зүрх судасны өвчнөөс хамгаалах гэсэн энэ олон нөгөө нэг үйл ажиллагаануудыг эрчимжүүлэх тийм ээ хүмүүсийн анхаарлыг илүү татах зорилгоор одоо дэлхийн зүрхний өдрийг тэмдэглэдэг болсон. Монгол улс болохоор 2016 онд болохоор Монголын зүрхний эмч нарын нийгэмлэг дэлхийн зүрхний холбоонд нэгдэн орсноос хойш одоо ингээд энэ цагаас хойш бид нар болохоор дэлхийн зүрхний өдрийг жил болгоны 9 сарын 29-ны өдөр тэмдэглэдэг. За тэгээ бид нар болохоор дэлхийн зүрхний өдрийг жил бүр тэмдэглэхдээ янз бүр одоо нөгөө дэлхийн зүрхний нийгэмлэгээс гаргасан холбооноос гаргасан тэр уриал озонгийн дагуу яг тэмдэглэдэг. Тийм тэгээ энэ жил болохоор одоо уриалга нь болохоор don't miss a beat гэж байгаа. Тийм тэгээд цохилт бүрийн төлөө гэж орчуулаад ярьж байгаа. Тийм гэхдээ яг утга нь болохоор өөрөө их сайхан үг л дээ мэдээж хэрэгтэй. Нэг ширхэг зүрхний цохилтыг алдахгүй байхын төлөө бид бүгдээрээ хичээе яа л гэсэн утга. Тийм тэгэхээр нэг ширхэг зүрхний цохилт гэхээр хүний зүрх өдөртөө багаар 100,000 удаа цохилдог. Тэр болгоныг алдахгүй яг нэг хинт нэг жигд байлгах. Харин тийм яг тэрний төлөө одоо ингээл дэлхийд даяараа хичээж байна гэсэн утга болчихж байгаа. Тийм тэгэхээр нөгөө нэг Монгол хүн таач гэсэн өөрийнхөө зүрхний цохилтын төлөө хичээгээрэй гэдэг тийм уриалга гаргаад байна. Манай зүрх судасны үндэсний төв одоо энэ жил ингээд зүрхний өдрийг тэмдэглэн явуулж байна. За зүрхний шигдээс гэж байдаг. За нөгөө даралт ихтэл тхим алдалт гэдэл тийм ээ яг энэ зүрхтэй холбоотой олон одоо юм өвчлүүд байдаг. За энэ өвчлүүдээс манай улсын хэмжээнд хамгийн одоо түгээмэл байдаг нь ямар өвчин юм болов? За ер нь бол манад хамгийн түгээмэл байдаг гэдэг нь бол нэгдүгээр мэдээж хэрэг артерийн даралт ихсэлт. Тийм артерийн даралт ихсэлт бол маш тийм. Хоёрдугаар нь нөгөө нэг энэ артерийн даралт ихсэлтээсээ болсон одоо олон өвчнүүд байгаа. Бүгд артерийн даралт ихсэл ер нь бол бүгднгийн анхных нь шатн болоо явчихж байгаа. Бүр. Тийм. Тэгэл зүрхний шигдээс байна те. Зүрхний шигдээс бол манайх мэдээж хэрэг бас л өндөртөө орно. Бид нар маш өндөр эрсдэлтэй ард түмэн. Тийм. Тэгээд дараа нь болохоор
юу тосгорын жиргэнэгээ зүрхний хэм алдагдлууд байна. Маш их хэм алдагдaltaй бид нар бүр. Тийм тэгээд дараа нь нэмээд болохоор одоо зүрхний дутагдал, тархины харуулт гэх. Тархины харуултаараа Монгол улс чинь дэлхийд тэргүүлээд байгаа шүү дээ. Маш харамсалтай тийм. Артерийн даралт ихсэлтэй. Хичнээн хүнтэй лээ тийм үү. Тэгсэрний харуултанд дэлхийд тэргүүлээд байгаа гэхээр маш харамсмаар л байгаа. Магадгүй яг энэ талаар хэрхэн яаж урьдчилан сэргийлэх талаар иргэд бас төдийлөн мэдлэг мэдээлэл байгаа нь уу? Эсвэл өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавих нь байгаа байна уу? За бүр өвдчөөд биеийн бүр хүндрээд те одоо бүр яадгаа алдаа тартагтаа тулж ижил баг эмнэлгийн байгууллага дээр очдог. Бусад үед бол за яах вэ гэдэг ингээд тоохгүй яваад байх жишээ байгаад байна уу? Магадгүй энэ одоо юутай холбоотой юм бэ? Яг миний харж байгаагаар болохоор одоо ингээд энэ нөгөө хүмүүсийн эрүүл мэндэд тавьж байгаа анхаарал болохоор жилээс жил ер нь бол өөрчлөгдөж байгаа. Тэгээ намайг анх хангахад оюутнаасаа дөнгөж төгсөөд эмч болоод гарч ирж байхад за хүмүүс зүрх судасны өвчний талаар бараг л тийм юм байд юм уу гэдэг тиймэрхүү хандлагатай хүмүүс их байдаг байсан. Тэгэл нөгөө генет ингээл би энэ өвдөнгүүд яана ийм өвчин байд юм бэ штэ гэдэг нэг тийм мэдээлэлтэй байдаг гэсэн. Тэгээд тэрнээс хойш ингээ хүмүүсийн одоо энэ зүрх судасны өвчний талаарх мэдлэг бол харьцангуй одоо ингээ сайжирч байгаа. Залуучууд ч гэсэн зүрх судасны өвчний талаар мэдээлэл нь болохоор ингээ сайн болцсон. Тийм тэгээд нөгөө хүний нэг өөрөө нэг төрөлхийн араншин байд юм шиг шүү дээ. Яах вэ гэдэг тийм гайгүй тийм зүгээр штэ. Хаяа нэг ингээл явж л байдэн штэ. Ямар хамаатай эднэр гэх нэг тийм араншин байдаг. Яг тэрнээс болоод одоо энэ зүрх судасны өвчлөл бас ингээл цаашаа нэмэгдээл ах шиг байна одоо гэж сүүлийн үед хардаг болсон. Түүнээсээс яг одоо ингээд тухайн хүний зүрх судасны өвчний талаарх мэдлэг бол сайжирсан. Тийм ээ. Тийм одоо тамхи жишээл бол хортой юу гэдгийг бараг хүн болоо мэдж байгаа. Тэгсээр нэ за би л өвдчихүү гэж дээ гэсэн нэг тийм нэг сайхан гүндүгөө Монгол зангаараа тэгэл тоохгүй явсараагаал тэгэл нэрэ би л өвдчихлээ шүү дээ нэг тийм байдалд хүрч байгаа гэж бодож байгаа. Сүүлийн үед бол хараад байхад. Тийм тэгээ мэдэн сонсон л да сонсон гэхдээ гайгүй болов гэж бодсон юм а гэдэг нэг тийм яриад болоод байгаа шүү дээ. Тийм тий. Өдөр тутмынхаа амьдралд яг дадал болгож хөвшүүлж чадахгүй байна л да. Яг үнэ тийм яг үнэ шүү тийм. Тэр чинь л дадал болгоно гэдэг чинь нэг чухал ажил хөвшүүлээд өдөр болгон мөрдөөд ингээд амьдралтаа сэргийлээ явна гэдэг чинь бас нэг асуудал байна. Тэгэхээр нэг сайхан сонсоол байдаг мэдээлэл ирээл байдаг. Тэгэл за нэг өвдчихгүй байх юмсан гэдэг нэг тийм бодол гинэт зурсгийж орж ирээл тэгэл нэг хэд хоногийн дараа мартчихдаг нэг тийм л байгаад ах шиг байна. Түүнээс бол мэдээлэл бол хангалттай, мэдлэг бол хангалттай тийм тэгэл ер нь нэлээд сайн мэдлэгтэй мэдээлэлтэй болсон байна. Артерийн даралт ихсэх өвчин одоо яг энэ зүрх судасны өвчний одоо хамгийн тэргүүлэх шалтгаан наа гэдгийг бас хэллээ. Тэгэхээр яг энэ артерийн даралт ихсэх өвчин ер нь ойрд хэр залуужж байна. За залуучууд болоод одоо хүүхдүүдэд ер нь энэ хэр төгөөмөл байгаа болоо. За артерийн даралт ихсэлт би саяхан нэг байгууллагад нэг юугаар урьдчилан сэргийлэх үйлчлэгээр ажилласан. За тэгээ төрийн байгууллага байсан. Тэгээ миний бүр хараад гайхсан юм болохоор даралт ихсэлч ямар залуучд юм бэ гэж өөрөө ирэхгүй гайхсан. Дөнгөж 25 26 та залуучууд даралт нь 150 160 хүрч орж ирж байгаа байхгүй. Яг бүр гайхаад хүй та яг яагаад ингэдэг гэсэн чинь ажил стресс ихтэй нервддэг. Тэгээд ингэдэг байхгүй. Тэгээ ер нь бол ингээд одоо сүүлийн үед ингээ хараад байхад юм болохоор даралт ихсэлч ер нь бол дээр үе сайхан хөгшин үнэл өвчин байлаа шүү. Тэгжл боддог байлаа шүү дээ. За тэгвэл өнөөдөр болохоор эн чинь хөгшин гэхэрэг болчихжээ. 30 гарсан залуучуудад даралт ихсэлт байна. 20 дэд залуу хүүхнүүд даралт ихсэлт болж. Нөгөө нэг стресс тийм ээ. Нөгөө л нэг стресс ажлын ачаал өшөө дээрээс нь шөндөө нойргүй ондог. Нойрч хүмүүс ч одоо ингээл нөгөө унтчихахаа оронд уцаа авахдаг болсон юм яа эсвэл өөр юм хийгээд ч юм уу тий. Тэгээд ингээд шөнийн нойр дутуу стресстэд ингэж явсараа даралтаа ихсэгдэг болчих. Өшөө дээрээс нь бодвол бидний нөгөө давсны их хэрэглээ маань явж байгаа. Тийм Монгол ер нь 80% давсны хэрэглээтэй шүү дээ. Тийм тэгээд давсны их хэрэглээ маань явж байгаа. Энэ нөгөө нэг амталсан өшөө дээрээс нь одоо энэ дарсалсан хүнсний ногооны хэрэглээнүүдээс болж байгаа. Гэх мэтчлэнгээс болол энэ давсны хэрэглээ тийм ээ стресс, шөнийн нойргууд л эднэр маань ингээ бүгдээрээ өөрсдөө даралт ихсэгдэг тийм шалтгаан болоод. Залуу хүмүүс настай хүмүүс одоо яг хэвдээ ингээд 40-оос дээш настайнууд нь за яг жамаараа даралт нэгсэж байгаа гэж бараг ойлгохгүй байна. Тэднэрийн хувьд яа нөгөө нэг судасны хатуурл явагдаад эхэлждэг тийм ээ. Тэгэл бусад өөр үндсэн шалтгаануудаас болоод даралт ихсэлж явж байна л гэж бодож байгаа. Аяанда нөгөө бие организмаас тодорхой хэмжээний өөрчлөлт гараад эхэлнэ шүү дээ. Тийм. Тэгэж одоо даралт ихсэлт. Түүнээс биш залуу настай хүмүүст бол тийм юм байхгүй шүү дээ тий. Одоо жинхэнэ цус шингэн байгаад юм баг тийм байх гэж юу байх вэ тий. Нас залуу цус шингэн
Тэд нар бол цэвэр дээр ажлын стресс шөнийн нойртой холбоотой болоо гэж би бодоод хараад байгаа. Аха. Даралт ихсэгтэй холбоотой бас даралт буурах гэж бас байгаад байна тий. Даралт буурна шүү дээ. Тийм. Энэ яг юунаас шалтгаалдаг юм бэ? Одоо нэг зарим хүмүүсүүд одоо эргэн тойронд байгаа хүмүүсүүд ер нь надтай ойролцоо насны ингээ залуучууд тэгээд даралт буурчих шиг боллоо. Даралтаа үзэнгууд багтцсан байна. Одоо энийг нэг ийм муух ямарч боломж байдаг юм чи халын юм сайн аваад нэмий та гэдэл. Одоо тэгээд яриад энэ даралт буурах шалтгаан бас ихсэгтэй ер нь ойролцоо шалтгаан байдаг юм л ямар шалтгаан байдаг юм бол? Даралт буурах ч юм бол яг цэвэр нөгөө залуу насны эмэгтэйчүүдэд тийм ээ. Тийм тэгвшөө дээрээс нь одоо ингээд цус багталттай эсвэл ядарч цулцсан архаг хөвчнөр удаан хөвцөн тийм хүмүүс л тохиолдож байгаа. Эсвэл нөгөө өндөр настай ингээд нөгөө нэг хит туранхаа ингээд би ингээд содл хөвчүүд байдаг шүү дээ. Тийм тэд нарт болохоор даралт багсалт илүү бас тохиолддог. За чиний насныхан даралт багсаад байна гэхээр ер нь бол юм ээ. Нэгдүгээрт нь шингэм юм багуулж байна гэсэн үг. За. Ус багуулж байна гэсэн үг болчихж байгаа. Хоёрдугаарт нь болохоор дасгал баг хийж байна гэсэн үг болчихж байгаа. Хөдөлгөөн баг хийгээд байна тийм. Хөдөлгөөн багтай тийм типийн хүмүүс байхгүй. Өөрийнхөө бие махбодыг дасгалжуулаагүй тийм ээ. Өшөө дээрээс нь тэгэхээр тэр хүмүүс чи яадаг вэ гэхээр нөгөө нэг ингээд босоод ингээ хурд урдан хөдлөө босоод явхаар нөгөө нэг тархинд очих цусны хэмжээнд багасдаг. Тэгэнгүүт толгой тархин иргэдэг. Тийм тэгэл яг тийм. Тэгэхээр нөгөө нэг дасгал хөдөлгөөн хийгээд ахаар нөгөө булчин ч ингээ чангараад ирдэг. Тэгэнгүүт нөгөө нэг венес судснаар эргээ венес судс гэдэг юм чим одоо жишээлбэл одоо ингээд артерийн судсаар хүний бүх буйруу захын эрхтнүүд рүү цус дамжиж очлоо шүү дээ. Эргэн венийн судсаараа дамжуулаад зүрхэндээ авчиадаг байхгүй. Тэгэнгүүт нөгөө венийн судс ялангуяа хөлийн венийн судс тийм ээ шилб шагааны венийн судс сул хөгжснөөсөө болоод яадаг вэ гэхээр тэнд нөгөө цус нь хоримтлагдаад дээшээ ингээд муу явд урсгалцсан мууддаг. Тэгэхээр яадаг вэ гэхээр тархинд очиод цусны хэмжээ зүрхэнд очиод цусны хэмжээ багасаад байдаг байхгүй эзлэн. Тэгэхээр тэр тохиолдолд бид нар яах хэрэгтэй байдаг вэ гэхээр нөгөө хөдлөө дасгал хийдэг тийм ээ сайн илүү дасгалжуулдаг ч юм уу тийм байх хэрэгтэй хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Тэгээ шингийн юм сайн авах хэрэгтэй. Яг хөө заримдаа цус багталттай тохиолдлооднээс болоод даралт багасдаг. Тийм тэгээд явандаа хайг болчихно л доо мэдээж хэрэг. Тийм ээ тий шинж тэмдгээс тодорхой ойлгох шаардлагатай байх нэ. Хааха. Ер нь та анх хизэнс эхлээд яг энэ эмчийн мэрэгчлийг за тэгээд тэр дундаа яг энэ зүрхний хэм судлалыг яагаад ер нь сонгосон юм бэ? Ухаан орсон цагаас эмчийн мэрэгчлийг сонгосон шүү дээ. Оо тийм үү бүр мөрөөдлөд төлбийлсэн шүү дээ. Тийм нөгөө нэг эмээ маань эмч. Тийм үү. Тийм тэгээд эмээ дээр өссөн. Тийм ээж аваа залуу хоёртон багтаа гаргаад эмээ дээр үлдээсэн. Тэгээ эмээ дээр өссөн. Тэгээ эмээ эмч болохоор эмээгээ дагаад эмч болъё гэж утсан юм шиг байлаа шүү. Ухаан орохтол эмч болно гэж хэлсэн. Тэгээ сүүлд нь болохоор ангаах төгсөөд зүрхний эмч болно гэж бодож байсан. Ангаахт оюутан багтаа. За. Тийм тэгээд явсаар байгаад 2009 онд Солонгос руу явсан. Тэгээд ер нь бол нөгөө 2009 онд Солонгос явтлаа Монголд ингээл нөгөө зүрхний хэм алдагдaltaй аяга болоо өвчтөн байдаг байсан байхгүй юу. Тэр үед 9 онд Монголын хэм алдагдaltaй өвчнөөсөд ямар ч эмчилгээ хийх боломжгүй байсан. Үнэхээр хэцүү байдаг байсан. Тэгээд тэр хүмүүсийг хараад гайхаад энэ гадаадд яат юм болоо гэж байгаа. Тэгээ 2009 онд Солонгос руу сургуульд явсан. Тэгээ 2009 онд Корег сургууль дээр очиж байжсэн. Зүрхний хэм алдагдaltaй өвчтнүүдээ бүр гайхамшигтай эмчилж байна. Йоо бүр харчаа ямар гоё юм бэ гэж өөрөө ирэхгүй бодоо. Тэгэл за ерөн хэм алдагдлаар сурнаа. Тэгээд тэр маань тэр үедээ бүр аюу тийм амар хэцүү шийдвэрийг сэтгэл хөдлөлөөр гаргацсан байсан юм байлээ. Тэгээ бүр үнэхээр хүнд хэцүү шийдвэрийг юун дундуур явах гэж байгаагаа мэдэхгүй сэтгэлийн хөдлөлөөр аваалайсан. Тэгээд ай. Одоо ингэж бодоход маш зөв сонголт хийчихье гэж та боддог. Үгүй ер нь бол миний амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголт байгаа байхгүй. Миний бүр энэ яваа насандаа хийж утсан бүр хамгийн чухал бөгөөд хамгийн зөв сонголт нь байсан. Гэхдээ өнөөдрийг одоо би жишээлбэл 2009 оноос өнөөдрийг хүртэл ингээд тасралтгүй ингээд зүрхний хэм судлалын хэмжээр сураад ажиллаад ингээд явж байхдаа үгүй нэрээ ийм олон жил ингээд зоох ийм мэрэгжил сонгодог юм ч бас юм дээ. Хаяа бодогдох үе байсан. Нарийн мэрэгжлийн болохоор тий. Маш чухал. Нөгөө нэг анх нөгөө хэм алдагдал руу орчвол ингээд Солонгос 9 онд очичоод нөгөө нэг зүрх судлалын чиглэлээрээ яг ингээд 4 жил тэнд ингээд сурах хэрэгтэй байсан байхгүй. Тойрол тэгээ тэр дотор маань болохоор зүрхний шиг дээс тийм ээ зүрхний оншилгоо ер ингээд бүх нарийн хэсгүүд байсан. Тэгэл тэрийгээ дуусгасан. Тэгэл нөгөө яг зүрхнийхээ хэм судлал руу орчдөг байхгүй. Орчоод нөгөө яг ингээд эхний хагалгаануудаа ороод ингээд байж байхдаа
бараг л ингээд гарч ирэл муухай зэрэлээ суужсэн чинь манай нэг инженер гэдэг байсан байхгүй юу. За. Ион суугээд тэгээ тэр тэгсэн чинь яасан юу хийж вэ? Би юу хийж вэ гэж сэтгэлээр унаа сууж нүгэ тоглоод байсан. Яа нэг тийм үе байсан хэцүү үе байсан тийм. Тэгээд яг хав даваал гарсан. Тэгэл цаг хугацаа хичээл зүтгэл хоёроо даваал гарсан. Яг үнэ тийм шүү. Ер нь одоо энэ зүрхний эмгийг онцлох, эмчлэхэд ер нь тулгарч байгаа хамгийн том сорилтууд нь юу байгаад байна? За одоо нөгөө магадгүй техник технологи байна уу тийм ээ? Эсвэл нөгөө одоо боловсон хүчний асуудлууд байна уу? Ер нь тулгамж байгаа тэр зүйл нь юу вэ? Одоо ингээд харахаар бид нөгөө нэг үе бодвол их сайхан цаг үед амьдарч байгаа хүмүүс. Үнэхээр азтай хүмүүс нэг бодлоо. Одоо жишээлбэл 2000 оны ихээр тийм ээ 2013 оноос өмнө өнөөдрийн миний орсон 2 хагалгааны хүн яах байсан бэ гэдэг асуудал байхгүй тийм. Нэг нь Баян онгороос ирсэн хүн тийм ээ. Тэгээд нөгөөх нь болохоор Улаанбаатар хотын хүн. Гэхдээ маш олон жил зүрхний хямралтай талаар өвдсөн хүнд өвдсөн хүн ба. Энэ 2 хүн яах байсан бэ? Бодвол гадаад руу мэдээж хинтгэл 50 настай үг хямралтай талаас болоод өөхөх хүсэл төрөхгүй. Тэгэл гадаад руу мөнгө барайл явах байсан багтаа гэж бодож байна. Тийм. Тэгэхэд өнөөдөр болохоор бидний амьдрал хамаагүй сайжирсан тийм ээ. Одоо хүссэн зүрхний хагалгаанд их орондоо орох боломжтой болсон. Зөвхөн зүрхний хямралтай гэхгүй бас дээрээс нь зүрхний нээлттэй мэсцлүүд байгаа шүү. Манай 3 дахь эмнэлгийн хийж байгаа зүрхний нээлттэй мэсцлүүд бол дэлхийн түвшинд хүрсэн. Тийм хямралтай хагалгаанууд бол бид нар Америкт ямар хагалгаа хийж байна бид нар тэрийг нь яг эндээ хийж чадж байгаа. Вау. Тийм. Европтгийн ямар хагалгаа хийж байна тэрийг нь бид нар эндээ хийж чадж байгаа. Тийм. Тэгэхээр үнэхээр юм нөгөө нэг ямар нэгэн тийм асуудал саад бэрхшээл болт. Гэмэн данч одоо нөгөө нэг юм нарийн мэрэгчлүүд тийм ээ зүрхний хямралтай далж тэр зүрхний мэс засалч тэр гээд зүрхээрээ сураад дууссан ч гэсэн дараа нь дахиад дээрээс нь 4-5 жил сурах хэрэгцээ шаардлага байдаг. Маш олон жил сурах хэрэгцээ шаардлага байдаг ийм мэрэгчлүүд. Тэгэхээр нөгөө нэг хувь эмчээсээ өшөө дээрээс нь яг энэ чиглэлээр мэрэгшээд явж байгаа хүсээд мөрөөдөд явж байгаа хүмүүсээс үнэхээр их төвчээр шаардлагатай. Тийм шүү барь 9-10 жил тий. Тийм. Тэгээд дээрээс нь ар гэрээ нөгөө нэг дэмжлэг хэрэгтэй болно. Ойлгохгүй болохгүй. Тийм. Тэгээд ер нь бол их зүйл мэрэгжилтэй. Би одоо жишээлбэл одоо нэг сурж байгаа хоорондоо шүн 2-3 гэж гэртээ хараад өглөө 6 гээл явдаг байсан. Тэгэхээр нөгөө ар гэрээ дэмжлэг гэдэг юм байхгүй бол тэгээд хэцүү зэн шүү дээ. Тийм. Ээж аав, гэр бүл, хань нийжил, үр хүүхэд гэдэл одоо бүх юм л тэнд хойно үлдэж байна л гэсэн үг шүү дээ. Тийм. Тэр үр хүүхэд бол за тэгээ бүр өөр нэг мэт өөртөө л том болсон байсан гэдэг шиг л юм явж байгаа шүү. Одоо яалтчгүй тэгж таарад байдаг тий. Ер нь бол ингээд танд хамгийн их урам зориг өгдөг мөчүүд ер нь юу вэ? Одоо магадгүй нөгөө эдгэрсэн өвчтнөө хараад талархлын гой өгнөөд байж болно тий. Тийм, амжилттай хагалгаануудынхаа дараа бүр амар баярлалтай. Тийм. Ингээ бүр үнэхээр тийм тэмдэггүй баярлалтай. Одоо жишээлбэл би урч хүнэн ингээд шүн 1-2 хүртэл хагалгаа орчоод маргааш өглөө нэг ингээд ядарсан нэг сүмийн цамц ингээд одоо яйдаа изгээл ирж байгаа шүү дээ тий. Тэгээд 2 хүртэл хагалгаа орно гэдэг чинь хэцүү л юм. Тэгэл маргааш өглөө ирээл нөгөө хүнээ харангуут нөгөөтг нь ингээл симбигээл сууц ёстой сайхан байна эднэр гингүүч за тэгээд нөгөөтг чинь баг 76 нэсхнэл юм болно шин хөлн өнгөрөөл явж өгнө ш. Тэгэл дараагийнхаа хаалгаар өсрээд ороход бэлэн болтой. Ер нь бол хамгийн их баярлуулдаг юмнууд урам өгдөг юмнууд тийм л юм байна. Тэгэл одоо жишээлбэл ингээл амар хүнд байсан хүүхэд жишээлбэл идэх. Тийм ингээл 2 цагийн дотор 20 удаа зүрхэн зогсож байгаа хүүхэд яана. Тийм ээ. Тэгэл ингээл нэг хэд хоногийн дараа идгээл босоод ирэхийг харах сэтгэл гачин сайхан болно шүү дээ. Мэдээж тийх бах тий. Тийм. Мэдчихлээ. Юм бас нөгөө эрг сөрөг талтай байдаг. Магадгүй бас яг эмч хүний хувьд өвчтнөө алдах тэр мэдрэмж ямар байдаг вэ? Амар хэцүү шүү дээ. Үнэхээр хэцүү. Хаяа бүр ингээл ёо би энэс илүү хийж чадаагүй шүү дээ гэж бодохоор харамсмаар л байдаг. Үнэхээр хэцүү. Гэхдээ яг чи үнийг гэж хэлэхэд ковид үед аяг бүр хэцүү байсан шүү. Амар хэцүү байдаг байсан. Тэгээд нөгөө би нэг охинтой айгуу сайн сандаг байхгүй юу? Тэр үед ч нөгөө эмч нарыг ингээд нөгөө ковид хүмүүст оруулаад 21 хоногоор тавьчихдаг. 21 хоногоор тавьчихдаг. 21 хоногоор тэгээ байж идэг тий. Карантинлдэг ч юм уу тий. Ажиллуулцдаг. Тэгээд миний яг нэг тэр юм тойролтон дээр нөгөө нэг аав нь болохоор 90 настай өгшөн тэгээд нөгөө нэг дээшээ тасаг руу гараад ирдэг. Тасаг руу гараад ирэхээр ингээл сатурац нь унсаар агаал зүрхэн зогсдог. Тэгээл охин нь уйлал.
Тэгэл нөгөө нэг сүлдээ нөгөө нэг өг нөгөө сэхэрөө буулгачаар охинтойгоо уулзах чадах ямар тийм боломжгүй болчтой. Тэгэл дээш нь гаргаал тасаг руугаа авдаг, ковидын тасаг сэхэ хоёр ч тустай байдаг. Тэгэл авдаг. Тэгээ өвөг сүлдээ дэгдэг байхгүй охинд нь. За ингээ аав чинь сатураа зунаад байна. Зүрхэн зогсоод гоод байна. Одоо дахиад ингэх юм бол би аав чинь доош нь буудлаа сэхэрөө буулгая шүү. Өөр арга байхгүй шүү. Тэгэл чадлынхаа ярээр тиссэн л тэ нөгөө хоёрыг чинь цуг байлгачих гал. Тэгээ шүн 2 өнгөрөө 3 болж байхад бүр үнэхээр ингээл яалтчгүй болж байгаа байхгүй эцэт болол тэгээд нөгөө аавыг нь буулгах гэсэн чинь аав чинь нөгөө ухаан ингээ орж гараад тэгээ хүн нэг тийм сайн үе байдаг штэ тэгээд намайг бити явуул тэгээ охиноосоо тас тавьчихсан цуураал уйлал нөгөө хоёрыг чинь салгах гэж үүлээ үзэж байна нөгөө хоёр сувлагчтайгаа хоёр талаас нь тэгэл арай залгаал аавыг нь оруулсан тэгээд хөрхи өнгөрсөн тиймэрхүү юмнууд бол амар хэцүү байдаг. Яг тийм байдаг. Тиймэрхүү үед бас нөгөө туулж гарахад юм хэцүү те. Аль аль талдаа нөгөө өвчтөнгийн аргэр талдаач тэр эмчтэйч тэр маш хүнд цохилт бас болдог. Тэгэхээр яг энэ болгоныг даваад туулна өөрийнхөө одоо сэтгэл зүг яг хэрхэн яаж ингэ тэнцвэртэй байлгах хэрэгтэй байдаг юм бэ? Унах үедээ унаал, уйлах үедээ уйлал, энийх үедээ энийг л явдсан шүү дээ. Тийм. Тэгэхгүй бол тэгэл яг ингээл дунджаар нь явж хизээс хүн чаддгүй юм билээ л дээ. Тийм нэг сүрхий яста би юм ч олон жил болсон юм ч энэ зэргийг даваал гараа ш гэсэн хийсэн хэрнээл ингээл сэтгэлээр амар ундаг юм. Тийм тэгэл. За радио кафе нэвтрүүлэг сонсогч үзэгч та бүхэнд үргэлжлэн хүрч байна. За тэгээд бид өнөөдөр дэлхийн зүрхний өдөртэй холбоотойгоор хамтдаа ярилцаж байна. Ер нь бол яг энэ эмч хүний сэтгэл зүйн юм хамгаалах юм дэмжих юм тогтолцоо манай улсад ер нь хэр хөгжсөн байдаг юм болоо. Яг сэтгэл зүй тал руугаа. Одоо жишээлбэл юм сэтгэл зүйчтэй уулзаад сургалтын үйл ажиллагаа хийдэг ч гэдэг юм уу тийм ээ. Иймэрхүү арга хэмжээнүүдийг ер нь хэр зохион байгуулдаг юм бол. За би нөгөө Солонгос нэлээд удаан байсан. Тийм. Тэгээд одоо яг юм улсаас нь болохоор тийм эмч нар зориулсан тийм сэтгэл зүйн програм хөтөлбөр гэж байдаггүй. За хэрвээ хүсвэл эмч тухайн эмч одоо жишээлбэл эмч сэтгэл зүйчтэй уулзаад зөвлөгөө аваад тийм ээ сэтгэл тусламж үйлчилгээ авч болдог. Тийм. Би сүүлд 22 онд Америкт нэг жил хийж байгаад ирсэн. Тийм University of California San Franciscoд болохоор зочин профессороор нэг жил ажилласан. Тийм тал дээр бүр яг эмчид зориулсан тийм сэтгэл одоо мэрэгжлийн өвчин судлалын төв гэж байдаг. Тэр мэрэгжлийн өвчин судлалын төв одоо нэг том эмнэлэг өөртөө мэрэгжлийн өвчин судлалын төв гэдэг нэг төвтэй. Тэгээд тэн дээр болохоор бүр юм мэрэгжлийн сэтгэл зүйчтэй. Тэгээд тэр мэрэгжлийн сэтгэл зүйчнүүд болохоор одоо ингээд эмч сувлагч эмнэлгийн ажилтнуудад бол банк зөвлөгөө өгч идэм билээ. Тийм одоо хэрэг өсөд би одоо жишээлбэл тэндээс зөвлөгөө авах гэх юм бол цагаа аваад ороод уулзахад бол хангалттай юм билээ. Тэр нь бүр мэрэгцчлийн одоо мэрэгсэн одоо сэтгэл зүйч ахна шүү дээ. Яг энэ чиглэлээр тийм ээ. Тийм. Аха. За Монгол улсын хувьд болохоор манай 3 дугаар хамтлаг сэтгэл зүйчтэй. Тийм ээ нийгмийн эрүүл мэндийн ажилтан сэтгэл зүйчтэй. Тийм тэгээ манай би бол орж одохондоо орж амжаагүй л байгаа л. Тийм тэгээд хүмүүс манай одоо ингээл орж уулзсан эмч сувлагч нараас сонсоход их чадварлаг мундаг сайн сэтгэл зүйч байдаг гэж хэлээ. Тийм тэгээд зарим хүмүүст бүр орж нөгөө сэтгэл зүйчээс зөвлөгөө авах тийм ээ ярих хэлцэх их дуртай байдаг гэж надад нэг 2-3 хүнээс тийг сонссон. Тийм тэгэхээр эмнэлгүүдэд бол өөрсөндөө ингээл мэрсэр сэтгэл зүйчтэй болсон юм байна гэж би бодож байна. Тийм. Түүнээс биш нөгөө өмнө нь болохоор 2015-6 онд бол тийм юм байгаагүй шүү дээ. Тийм хэрэг үнэхээр өөрсдөө стресст ороод хэцүү явах юм бол сэтгэл зүйчдээр очдог. За Монгол эмчнэр бол баг л тэгдгүм яг үнэ гэж хэлгээд таахгүй. Өөртөө сэтгэл зүг өөртөө эмчичдэг. Үгүй нөгөө нэг завгүй ахын нэг сайхан нь тийм шүү дээ. Бас тийм тийм. Элдвийн юм сэтгэл санаа сатарахгүй тэгэл ажил гээл явж байхад нэг мэд бүх асуудал хойно шидэгдсэн байдаг. Нэг мэдгэд л хүүхэд өссөн байдаг гэдэг шиг. Харин тийм тэгээ завгүй ахын сайхан дээр юм да. Ер нь бол одоо энэ зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хамгийн одоо үр дүнтэй аргууд юу байна? За түрүүн одоо хоёлаа ярьлаа нөгөө нойрны асуудал гэдэг, давсны хэрэглээ гэдэг. Гэтэл бид нар одоо өдөрт хэдэн цаг унтах хэрэгтэй гэдгийг заавал мэдээлэл зөндөө байдаг л да цахимар чинь тавигдсан л байдаг. Энийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг нь хамгийн чухал байгаа даа тий. За одоо жишээлбэл давсны хэрэглээ ямар байх хэвтэй, нойрны асуудлаа бид нар яаж хийх хэвтэй тийм ээ. Одоо энэ бусад нөлөөлөд байгаа энэ хүчин зүйлсээ бид нар хэрхэн яаж шийдвэрлэл энэ өвчнөөс бүрэн урьдчилан сэргийлэх боломжтой юм бэ гэдгийг та маш сайн манай одоо үзэг сонсогчдод хэлээд өгөөч.
Одоо ингээл хүмүүст одоо шилбэл өөрийгөө ингэдэг гэж яхаар хүмүүс зарим хүмүүс аюу сайн дагдаг байхгүй. Одоо шилбэл манай зүрхний хэм алдагдлын хувьд болохоор тасгуурын жиргэнэгээд аюу хүнд хэм алдагдлууддаг. За тэр нь яадаг гэсэн. Ямар хэм алдагдлал? Тэр хэм алдагдлын болохоор удаан хугацаанд явах юм бол зүрхний дутагдал дуусагдаг, зүрхний тархины харуултанд хүрэгдэг. Тэгээд ер нь бол ингээл нэг ихэлсэн бол яралтай амийн эмчилгээ хийж тэрийг дарж авахгүй бол ингээл цаашаа дамжрал яваад байдаг хэм алдагдлаад хүндрээлээд тийм. Хүндрээд яваад байхаараа нэг 5 жилийн дараа зүрхний дутагдал үүсчихдэг. Дахиад нэг хэдэн жилийн дараа чинь тэгээд харавчдаг. Айгүй эрсдэлтэй өвчин байт. За одоо би тэгээд тасгуурын жиргэнэтэй хүмүүстэйгээ мэдээж хэрэг бараг ах トゥ боллоо. Тэгээд уулздаг. Тэгээд хяналтанд байдаг. За яаж ийна гэж. Тийм тэгээд би одоо тэр хүмүүсийг ингээд хараад мэдээж хэрэг тэр хүмүүс чинь одоо яг л нөгөө зүрх судасны өвчнөөс хамгаалахаас бүх тэр юм хэрэгтэй байгаа байхгүй. Нэгдүгээр сахартай бол сахараа буруулна, артерийн даралтаа сайн хянана. Тийм ээ биеийн жингээ барина гэх мэтчлэн маш олон юм тамхинаас татгалзсан шөнө хөрхөрдөг бол одоо нөгөө хөрхрөлтийн тэр эмчилгээ хийлгэн эднэргээ баах юм хийдэг байхгүй. За тэгээ би одоо ингээл нөгөө өөрийнхөө өвчнүүдийг ажиглал эхлэнэ гэдэг. За манай хүмүүс бол үнэхээр биентэй анхаарал тавьдаг сайн өвчнүүд зөндөө байдаг. За манай хүмүүс амар сайн хичээдэг. Миний манай тасгуурын жиргэний хяналтанд байдаг хүмүүс. За тэгэнгүүт нэг асуудал гарч ирж байна. Нийгмийн зүгээсээ гараад ирж байгаа. Тийм. Одоо жишээлбэл улс орон миний л бодлоор энэ чинь одоо миний бодлоо байхгүй. Улс орон жишээлбэл одоо хүн амаа эрүүл чирэг тийм ээ өвчнөөс сэргийлж өсөх одоо ингээд эрүүл чирэг болгохын тулд маш их мөнгө зардаг. Санхүүжилт тийм ээ мөнгө зарж судалгаа хийдэг. Өшөө дээрээс нь одоо эрүүл юм тайван амьдрах тэр орчин нөхцлөөр нь байнга хангадаг. Тийм ээ. Одоо жишээлбэл Европын орнууд чинь шөнө оройн цагаараа нэг юм чанга дуу чимээ гаргахыг хориглодог. Тэд нар чинь одоо жишээлбэл бусад хүмүүсийг тайван амрах боломжийг олгож байгаа. Тийм байна. Тийм өшөө дээрээс нь илүү цагийн ажиллаж байгаа тэр ажлуудын цагуудыг маш сайн хяндаг ажил олгогч нар нь тэр одоо ингээд хүмүүс өөрсдөөч тэр тийм ээ гих мэтчлэнгээр одоо хүний эрүүл амьдрах тэр орчин нөхцөлийг бүрдүүлж өгдөг байхгүй. Тэнгүү тэдүүлээ одоо ингээд Улаанбаатарт эрүүл амьдрах гал үзье л да. Бодъё л да. Жишээлбэл шүн донд хажуудлаа барилга бариад байгаа юм. Шүнжэнгөө тачгинж байгаа. Шүнжэнгөө тийм чимээн дунд унцсан маргааш өглөө тэгэхээр ажлын чадамжтай босч иргүү. Тэгээд сар амьдар бол ямар даралт ихсэл мэдээж хэрэг. Гэх мэтчлэнгээр одоо ингээл нөгөө бидний хувьд өгөөд байгаа тэр зөвлөгөөнөөс гадна тийм ээ эрүүл амьдрах тэр таатай орчин маань байхгүй байгаа юм л гэсэн утгыг би хэлэх гээд байгаа юм л да. Тийм. Жишээлбэл дугуй унаал дасгал хийгээл хүмүүс яваал байдаг шүү дээ. Сайн байна. Маш сайн байна. Тэгсэн чинь би дугуй унж явж байгаараа уулцсан байхгүй. Ийм амар инхэл донхолтой замаар ороод цаам асуудалтай. Тийм. Тэгэхээр одоо ингээд гой дугуйн замууд баригдаад байгаа хэрнээ бас л нөгөө нэг шаардлага хангаж байна уу юу гэдэг чинь бас л болж байгаа. Бүх одоо гудамж талбайд яг байж чадж гинөө гэдэг бас асуудал. Одоо нэг хит хитгэн газруудад л ер нь одоо ингээд нэг юм тойрсон юм дугуйн замууд ч гэдэг юм уу. За эсвэл одоо дугуйн зам барилаа гэхэд яг үнэхээр тэр стандартын дагуу барьж чадж байгаа гэдэг чинь бас өөр асуудал. Тэгвэл одоо энэ бусад улс оронд хэрэгжүүлээд байгаа энэ одоо нийгмийнхаа тий зөвхөн нэг хүний төлөө ш нийгмийнхаа төлөө ингээд яваад байгаа энэ зүйлийг манай улсад ч гэсэн ялгаа байхгүй хэрэгжүүлэх боломж бол байгаад л байгаа юм биш үү? Харин байгаа гэж бодож байгаа. Тийм. Өшөө дээрээс нь эн чинь юм байхгүй. Ганцхан одоо жишээлбэл ингээд зүрх судасны үндэсний төвийн 100 эмч тийм ээ. Одоо эсвэл бол одоо Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа энэ зүрхний эмчнэр нийлээл зүрхний өвчнөөс хамгаалъя гэдэг ах юм биш байхгүй. Өшөө дээрээс нь энэ дээр ч аягүй сайн судалгаа хийж явах хэрэгтэй юм байна гэж би бодож байгаа. Үнэхээр бидний одоо ингээд хийгээд байгаа энэ үйл ажиллагаанууд хэр үр дүнтэй байгаа. Тэгвэл одоо энэ Монгол хүний онцлог тохируулаад тийм ээ одоо тэр амьдралдаа сонссноо амьдралдаа дадал болгоод хөвшүүлж чадахгүй байгаа Монгол хүний онцлог тохируулаад тэгвэл бид нар мэдээлэл яаж өгөх ёстой гэдэг талаар ч гэсэн болон судлах хэрэгтэй болж таарж байгаа байхгүй. Тийм мэдээлэл бол биднэрт хангалттай хүрч байгаа гэж бодож байгаа тийм ээ. Тийм хүлээж авч байгаанууд нь дадал болгож чадахгүй байна гэхээр энийг би яавал дадал болгох вэ гэдгийг бол судлах хэрэгтэй болж таарж байгаа. Аль болох олон талаас нь л оролдоод үзэх хэрэгтэй хана шүү дээ тийм. Зөвхөн энэ одоо нэг л байгууллагын хийх зүйл биш ээ. Эсвэл энэ нэгдсэн энэ хүмүүсүүдийн хийх зүйл биш зүгээр одоо төр засаад нийгэм бүгд л одоо хөдлөх энэ талд одоо анхаарлаа зайлшгүй хандуулах шаардлагатай гэдгийг ер нь илэрхийлж байна гэж бодож байна. Нийтээрээ л одоо зүрх судасны өвчнөөс сэргийлэх л ёстой байхгүй тийм. Түүнээс шинж одоо зөвхөн тэр хүмүүсийн өвчин биш шүү дээ. Ер нь бол бид нарын ч гэсэн ирээдүйн өвчин байхгүй. Тийм шүү дээ. Одоо жилдээ одоо жишээлбэл зөвхөн яг энэ өдрөөр нэг дуурдаг биш.
жил болгон сар болгон бүр болж өгвөл 7 хоног болголоо яг энэ өвчний тухай ярьж юмар байгаа тий. Бүр сэтгэлд бүр чихэнд нь хоногштол ингэх ёстой мэн. За би заавал энийг хийх ёстой мэн. Гих хүртэл нь одоо бусад бүх хэвлэл мэдээллийн байгуулагч тэр ер нь бусад одоо бүх байгууллагууд хамтраад энэ бүхнийг хийх хэрэгтэй гэж ойлгож байна. Гэхдээ нөгөө манай монголчууд нөгөө бас л нөгөө сайжраа явж байгаа нэг жишээ байхгүй тий. Одоо бид нар ингээл зүрх судасны өдрийн талаар танилцуулдаг. Өшөө дээрээс нь бид манай зүрх судасны үндэсний төвчин вебинар сургалтуудыг хийдэг тийм иргэдэд зориулсан. Яг өвчлөөр нь зориулаад одоо жишээлбэл тосгорын жирэмний зүрхний шигтээс тийм ээ гиперхолестерин нэмэгээд гих мэтэл яг ингээ өвчлөлд нь зориулсан вебинар сургалтуудыг бас хүмүүс хийдэг. Тийм тэгээд эндээ болохоор хаяа болохоор хүмүүс нэрхээ хийжтэй нэг цагаа гараас их нөлөөлт юм шиг байлээ. Хүмүүс жилийн дөрөв байлээ. Тийм хүмүүсийн идэх оролцоон цаг агаар их нөлөөлт юм байна гэж харж байгаа. Ер нь яг энэ өвчнөр магадгүй аав нээж нь эмээ нөгөө нь ах トゥ нь ойр дотны хин нэг нь өвчлсөн үед тэр хүн энэ ийм өвчин байдаг юм штэ. Инээс тэгвэл ингэж урьдчилан сэргийлж болох юм биш штэ. Ийм хүсний бүтээгдэхүүн ийм зүйлсээ би хэрэглэхгүй байж болох юм байна гэдэг энэ ойлголтыг аваад идэг. Мэдээд идэг. Гэтэл магадгүй яг энэ өвчлөлийн талаар тий ойр дотны хин нэг өвдсөн тийм зүйл байхгүй бол тоодгүй мэддгүү нэг үрдэггүй тий нэг за надаас холоор өнгөрөндөө гэж бодоод явчихдаг. Яг л бас нэг ийм хоёр өөр ойлголтуудаас нэг юм дотор байгаа тань л да. За ер нь л одоогийн байдлаар энэ зүрх судасны эрүүл мэндийг хянах юм боломжтой технологиуд яг юу байдаг юм бэ? Гэрийн нөхцөлдөж гэдэг юм уу тийм ээ? Хянах боломжтой нэг ухаалаг цаг байж болж байна. Одоо нэг өдөр тутамдаа аав ээж эмээ өвөөгийн баг хэрэглэдэг нэг дарлтны аппаратаас байж болж байна гэдэг. Тийм, ер нь бол нэг энэ технологийн хөгжлийн ачаар маш олон гайхамшигтай шийдлүүд бий болсон шүү дээ. Тийм. Тэгээ бид нар одоо жишээлбэл ингээд энэ ухаалаг цаг гэж хэлж байна тийм. Энэ дээр одоо жишээлбэл даралт үгүй биш ээ. Зүрхний цохилтын тоогоо зүрхнийхээ химийг хянах боломжтой болсон байхгүй. Тийм гараад ирдэг. Тийм бүх юм гараад ирдэг болсон. Өшөө дээрээс нь нөгөө нэг одоо гэрээр хэрглэж болдог юм нөгөө нэг жижиг юм зөөрийн бичлэгийн аппаратууд гэдэг зөндөө байдаг болсон тийм ээ. Тийм тэгэхээр нэг үе одоо л нөгөө баг зэргийн дунд зэргийн ангахын мэдлэгтэй ах юм бол нөгөө нэг юу лээ нөгөө нэг чавцлам хоёрын талаар байдаг юм. Тэр шиг мэдлэгтэй байдаг бол баргийн эмигэр орноор хянаад авах боломж нь бүрдсэн байх гэж бодож байгаа. Өшөө дээрээс нь миний бодлоор энэ манай өрхийн эмнэлгүүд. Тийм ээ манай өрхийн эмнэлгүүд чинь нэг үе бол айгуу сайн нөгөө нэг хангамжтай болцгооцсон. Харин тийм шүү. Зүрхний эхотой лабораторийнхоо шинжилгээнүүдийг өөрсдөө хийдэг тийм ээ. Тэгээд холестерин өөх тосоо жишээлбэл лабораторийн шинжилгээгээр үзэж байгаа өрхийн эмнэлгүүд үзэж байгаа шүү дээ. Тийм үзэж байгаа. Тийм тэгээд зүрхний бичлэг эднэргээд ер нь бол хэрэгцээ шаардлагатай бүх юмыг нэг дорн хийгээд байдаг тийм чадамж бүрдсэн учраас тийм ээ. Заавал өөрөө гэртээ нэг төхөөрөмж аваа. Даралын аппарат бол байх хэрэгтэй мэдээж хэрэг. Тийм бусад нэг тийм төхөөрөмжүүдийг гэртээ аваа тавиад байх шаардлага байхгүй. Өрхийн эмнэлэгтээ хандаад үзүүлэхэд нэг үе бол үнэхээр сайхан хөгжсөн байгаа шүү. Тийм. Тэгэхээр өрхийн эмнэлгээрээ хандж байгаа хэрэгтэй гэж. Одоо бид нар нөгөө Монгол улсын хэмжээнд тосгорын жиргэний үндэсний зааврыг боловсруулж байгаа байхгүй. За тэгээд тэр тосгорын жиргэний үндэсний зааврынхаа гол зорилго нь болохоор одоо яг тэр тосгорын жиргэнэтэй хүмүүсийг заавал бүгдийн 3 дугаар эмнэлэг эсвэл зүрх судасны үндэсний төв дээр авчирч хянах биш. Эсрэгээр нь өрхийн эмнэлэг, багийн эмнэлэг дээр нь хянуулдаг болох гээд. Тэр заавраа чиглүүлээд байгаа юм. Мэдээж хэрэг тэрийгээ дагаад эмч нарыгаа сургаад тийм чадахжуулна. Тийм тэгээд ингээд одоо жишээлбэл цусны бүлэнгэлтийн шинжилгээг өрхийн эмнэлэгт хийдэг л байхгүй. Тийм тэгэнгүүт тэндээ хүмүүс нь очиж ялахгүй заавал нөгөө дүүргийн эмнэлэг, алкогол, 3 дугаар шатлын эмнэлэг рүү яваад байдаг. Тийм тэгэхэд өрхийн эмнэлэг дээр нь хийж байгаа л юмыг наашаа явуулдаг. Тэгэхээр тетрэрүүл нь ингээд айлуулах чиглүүлэх гэдэг заавруудаа боловсруулж байгаа. Ер нь бол одоо ингээд үндэсний хэмжээнд боловсруулж байгаа ихэнх заавар тийм ээ. Өрхийнх нь эмнэлэг дээр хүмүүсийг хяндаг болгох тэр хэмжээ тэр чиглэл рүү явцгааж байгаа. Одоо жишээлбэл над дээр өнөөдөр ирсэн 80 настай өвөг жишээлбэл өрхийн эмнэлэг дээр наанх онцлоо. Тийм тэгээд дүүргийн эмнэлэг рүү нь явлаа. Дүүргээс манайх шуурсан байгаа байхгүй. Тэгэл өвөө хаалгаанд орчих. Тэгэхээр тэр өрхийн эмнэлэг сайн л байгаа зү. Тийм шүү. Яралтай хаалгааныхаа өвчтнийг тодруулаад тэгээд наашаа явцсан юм шүү. Түүнээс нөгөө нэг бусдаа сонсноороо явбал одоо ястаа чинь ингээ явж өгч байгаа шүү. Өвөгийн маршрут ямар ах вүлээ тийм ээ. Тийм тэгэхэд чинь тэгэл өрхийн эмнэлэг дээрээ өвөө очсон. Тэнгүүд маршрутыг аягүй сайхан зөв чиглүүлээд өгч байгаа. Тэгэхээр эн чинь нөгөө нэг бас л тэр тухайн тэр хүндээ бол цаг хугацаа алдаагүй тийм ээ. Яг хугацаанд эрүүл мэндийнхаа тусламж үйлчлэгийг хангалттай зөв авчих тэр боломж нь бүрдэж байгаа.
Тэгэхээр одоо нэг үе одоо өрхийн эмнэлгийн талаар нөгөө нэг ойлголтоо тий иргэдийн дунд байдаг манай ард хүмүүс солих хэрэгтэй болсон шүү гэж л бас нэг тийм мессеж авахгүй. Тий яг үнэ. Ааха. За одоо ингээд жишээлбэл гэрийн нөхцөлд ямар нэгэн байдлаар одоо ингээд зүрх өвдөгч гэдэг юм уу, дэлсэгч гэдэг юм уу тий одоо ийм нэг хүндрэлүүд гарлаа гэж бодоход энэ үед нь хэрхэн одоо гэртээ эмч ирэхээс өмнө, түрэн ирэхээс өмнө одоо яаралтай арга хэмжээ авах юм боломж байдаг болов ямар одоо арга хэмжээ буюу анхны тусламжийг үзүүлж болох вэ? Яа хэцүү асуулт байна шүү. За зүрх дэлсэн хүмүүс гэдэг шүү дээ. Одоо зүрх нь бүр амар хүчтэй дэлсэн хүмүүс. Тэгээ одоо миний нөгөө өөрийнхөө өвчтнүүд өгдөг зөвлөмжүүд юм. За. Хүт уус нүрээ болох. Хүчтэй хүт уус нүрээ болгох. Бүтэн. Тийм. Аль эсвэл бол агих. Тийм. Агуулах тийм хүчээр агуулах байхгүй. Тэгдэг нь яаж вэ? Тэгээ нөгөө нэг вагус мэдрэлийг цочроод зүрхэн дотор ирж байгаа тэр нөгөө тархинаас ирж байгаа тэр амар хүчтэй дараал нөгөө сэрлүүдийг заримыг нь таслаад зогсоогоод тэгээ өөрийнх нь зүрхний үйл ажиллагааг огцом дарангуулж байгаа байхгүй. Тэр хооронд зүрхний одоо хэм алдагдал засрах тийм боломжтой. Огцом зүрхэнд дэлдэг хүмүүс. За. За тэгээд нэг дээр үед нэг фэйсбүүкээр яваад байсан одоо ингээд нэг ханиалгадаг гэдэг. Ханиалгадаг. Хүчтэй ханиалгах уу? Хүчтэй ханиалгадаг. Тэгж жагаад би өөрийгөө аварсан гээд. За тэгээд хүчтэй ханиалгаад авах яг хүн болгон таарсан арга бас биш л дээ. Тийм. Гэхдээ тэр хүчтэй ханиалгах болохоор ховорхон тохиолдолд таарсан арга бол тийм түүнээс яг тэр хүн болгон таарсан арга бол биш. Тийм. Дарамт ихсүүл мэдээж хэрэг даралтынхаа юмыг угаал тэгээд яг даралтынхаа юмыг угаад харна. Өөр арга байхгүй. Тийм. Тэгээд өөр бусад одоо цээжний өвдөлт одоо жишээлбэл тийм ээ цээж нь маш хүчтэй өвдсөн задарж байгаа юм шиг өвдсөн тохиолдолд яах ёстой вэ гэдэг тэр асуулт байгаа тийм ээ. Тийм ер нь бол тэр бол зүрхний шигдээсийн өвдөлтөй байгаа л та. Цээж нь гэхдээ ингээд хүмүүс болохоор ингэж адад яриад идэв ингээд зүрхээр хатгаж өвдөхөөр тийм ингээд зүгээр шивж байгаа юм шиг хатгаж өвдөхийг зүрхний өвдөлт гэж бодоод байдаг байхгүй. Тэгэхээр яг үнэндээ бол зүрх гэдэг юм чи өөрөө мэдрэлийн төгсгөлгүй эрэхтэй. Мэдрэлийн төгсгөлтэй газар юм зүрх хатгаж өвдөж байгаа тийм хатгалтай өвдөлтийг мэдэрдэг. Зүрх болохоор өөрөө мэдрэлийн төгсгөлгүй дүлийн эрэхтэн гэж юм байхгүй. Тэгэхээр зүрхний өвдөлт гэж юм хатгсан юмар хатгаж байгаа юм шиг тийм айхтар өвдөлт гэж байдаггүй. Тийм зүрхний өвдөлт яадаг вэ гэхээр ингээд энэ дээр нэг юм дарцсан юм шиг. Өдөр хүн дөргөө цээжин дээр нэг хотод тавцаа юу. Тийм яг өвчүүний ард байхгүй. Тэгэл ингээд нэг яач марч юм тийм нэг амсгаа авчихдаггүй юу ер нь тий. Тэгэл нэг санан болоод тавчтаад байгаа ч юм шиг эсвэл энэ дээр нэг юм дарцсан ингээд нэг хүнд юмар дарцсан юм шиг. Зарим хүмүүс нөгөө гадныхан болохоор заан суудсан юм шиг гэж ярьдаг байхгүй. Тийм тэгэхээр нөгөө монголоор бол заан суудсан гэхээр арай л тас. Ер нь тэр тийм их хүчтэй мэдрэмж өгдгөө л гэдэг хэлж байгаа юм. Тийм. Тэр болохоор яг жинхэнэ одоо зүрхний өөрийнх нь хүчтэй өвдөлт байхгүй. Тийм өвдөлт өгсөн тохиолдолд үнэхээр тийм өвдөлт өгсөн тохиолдолд ямар ажил хийж энэ тэрийгэ бүгдийг бол 50% тийм ээ 50 хэвт тэгээ яралтай түргэнд дуудаа. Тийм тэгээд яг өвдөж байгаа хэв шинжээ сайн хэлнэ. Түүнээс ингээд зүгээр хатгаад байна гэдэг чинь бол одоо мэдрэлийн төгсгөлтэй газар тийм ээ одоо шилбэл энэ цээжний хин хэрцгэн дээр мэдрэлийн төгсгөл чинь булчин байгаа шүү дээ. Хаврах орондын булчин. Тэдний өвдөлт өгөөд байна гэсэн үг болчих. Тийм. Яг нөгөө хүмүүсд ингэж андуур тохиолдол идэг болов. Одоо жишээлбэл зүрхний шигдээс боллоо гэхэд яг энэ цээжин дээр гэж тэгж шүү дээ. Энийг ингээ магадгүй нөгөө ходоод өвдөж байгаа юм болов гэж андуур тохиолдол. Ходоод андуур өгөх тохиолдол мэдээж маш их байдаг. Тийм. Орсын нэг маш алдартай нэг зүрхний эмч. Өөрийгөө ходоод нүвддэг хүн байсан юм байна л да. Тэгээ мань хүн юу яасан гэж. Нэг орой ходоод нүвдээ. 5 удаа им басан ходоодны юм. Тэгээ маргааш өглөөний ажил дээр үрж ирээ зүрхний эвшлэг хийсэн шигдээс болсон байсан гэж. Тийм. Тэгэхээр ходоодны өвдөлт зүрхний өвдөлт хоёр бол андуурагдана. Ялангуяа ингээл энэ одоо энэ өвчүүний ард тийм ээ улаан одоо энэ аюулхай орчмоос ингээл дэшегээ өвдөд эхлэх юм бол тэр ходоодны ч өвдөлтөж магадгүй шигдээс ч өвдөлтөж магадгүй байхгүй. Тийм. Тэгэхээр зүрхний өвдөлт үнэхээр өгж байгаа тохиолдолд тэрэнд нэг дараа нь болоо. Одоо энэ зүрхний өвдөлт ингээд нэг хэсэг өвдөөл буцаа болцдог тийм тохиолдод байдаг байхгүй. Докторгүй бахын тийм өвдөлтүүд байдаг. Тэгэхээр хүмүүс яадаг вэ гэхээр өвдөд эхлэнгүүт нь өгчаан шиг ингээд аюул болж байснаа намтчингууд нь хаа зүгээр болсон юм чи гайг байх гэд хайчтэй. Тэгэж өстой болохгүй. Үнэхээр ингээд зүрхээр чи одоо жишээлбэл дугуунаад явж байгаа ч юм уу гүүж яах, алхаж яах, дасгал хөдөлгөөн хийж яах үед чинь зүрхээр чи ингээд яг энэ өвчнөний чинь ард өвдөөд ингээд амьсгалахад хэцүү болоод өвдсөн болол тайвширхаар тэр өвдөл намтчихна. Тийм ээ. Намт чинь мэдээж хэрэг намд. Тийм. Тэгээд дараа нь дахиад тэгэнгүүт өвдөн.
тийм ээ. Тэгэхээр тэр тохиолдолд үнэхээр өөрт чинь илрээд байгаа тохиолдолд хойшлуулгүйгээр эмнэлэгт очиж үзүүлээрэй л гэж хэлэх байна. Тийм. Заавал мэрэгжлийн хэмжээд очиж удаа. Тийм, тэрийгээ заавал шалгуулад үнэхээр зүрхний цусан хангамжийн дутагдал явж гэнэ үү? Аль эсвэл бол хэвэн бэ нүг гэдгээ шалгуулсан дээр байдаг байхгүй. Тэгвэл одоо тэгэл зовирлал яваад байдаг, гайгуугаа яваад байдаг. Тэгжээд нэг мэдхэд нэг өдөр нэг нартай өдөр зүрхний шигдээс гэдэг юм пак болно шүү дээ. Тийм. Тэр бол үнэхээр хэцүү асуудал үүсэх учраас наан хэрэг үнэхээр ингээ өвдөд мэдээж хэрэг ямар ч эдэр ихтэн зүгээр ээж байгаа нэг өдөр пад гэдгүү л байхгүй. Тэгээ наан дохио өгдөг байхгүй. Хөөе би ингэгээд шүү. Хөшөө чи нэг очин байгаа гэдэг байхгүй. Тэгээ манайхан бол тэр гайгүй гэж утсан ингээл явж байгаа л тэгэл нэг өдөр өвдөдөг. Тийм тэгэхээр бол хэрвээ үнэхээр тийм дохио шинжүүд өгөөл байгаа бол эмнэлэгтэй хандсан дээрээ л гэж байгаа. За зүрхний шигдээсийн тухайд бол яг ийм шинж тэмдэг илэрх юм бол зайшгүй одоо эмч болоод мэрэгжлийн байгууллагад очиж үзүүлэх шаардлагатай байх нэ. За үүнтэй бас адилхан одоо өөр ямар шинж тэмдгүүд илэрх юм бол бид нар бас заавал эмнэлгийн байгууллагад очих хэрэгтэй. За зүрхний шигдээсийн үед бол одоо та нөгөө сая хэллээ шүү дээ. Толгой эргээд тийм ээ гинэ тухай алдаж унах. Тийм үү. Шалтгаангүй гинэ тухай алдаж унах. Эсвэл зүрх маш хүчтэй дээлсэх. Ачааллын үед одоо шил бол суужаад огцон босдог шүү дээ. Тэнгүүд толгой эргээд ундаг шүү дээ. Яг тиймэрхүү тохиолдлуудад бас ер нь бол үзүүлжсэн дээр байдаг. Тийм. Өшөө дээрээс нь даралтныг сайд байдаг хүмүүс бол мэдээж хэрэг зүрхний эмчтэй үзүүлээд хяналтанд ороод явж байгаа юм зүг байх. Ер нь бол нөгөө зүрхний өвчин чинь маш олон завьар шинж тэмдгээр илэрдэг байхгүй юу. Тийм. Тэгэхээр үндсэн нь болохоор нэгдүгээр нь зүрхний өвдөлтэйг бол зүрхний шигдээсийн өвдөлт гэж магадгүй зүрхний ишимийн өвдөлт гэж магадгүйгээд ишими гэдэг нь болохоор зүрхний цусан хангамжтагтаа л яваад байхыг хэлж байгаа байхгүй юу. Тэгэл тэр зүрхний цусан хангамж чинь багсаж явж байгаа л нэг өдөр зүрхний шигдээс гэдэг юм болдог байхгүй юу. Ишими. Тэгэхээр ишими болохгүйгээр гинэ шигдээс болно гэж бараг байхгүй. Тийм. Ховор тохиолдолд л байдаг. Тийм. Гэхдээ тэр нь монголчуудад бол байхгүй хэлбэр. Азийн бусад улс орн Япон, Солонгосуудад байдаг тохиолддог хэлбэр байхгүй. Манад бол бараг л байхгүй. Тэгэхээр ишимигүүгээр зүрхний шигдээс болно гэж байхгүй. Тэгэхээр ишими гэдэг өвчин чинь өөрөө маш олон жил явдаг. Тэгэхээр зүрх олон жил өвдөж шигдээстэй тулна гэхээс ерөөсөө нэг өдөр паг гэж байхгүй. Тэгэхээр зүрхний өвдөлтөд зүрх өвдөж байгаа нүгөө юу дасгал ачаал хийхэд энд өвдөж нүгөө гэдгийг нэгдүгürt нь анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт нь амьсгаадах тийм. Амьсгаадах. Тийм, амьсгаадах. Одоо ингээд би шилбэл 3 давхар руу гарахад ямар ч асуудалгүй гардаг байснаа. 3 давхар руу гарахаар амьсгаатаад идэг болсон бол ачаал дах чадвар маань буураад байна гэсэн үг болно да. Жин нэмэгдээгүй, яг хэвийн жинтэй байгаа хэрнээ. Тэгэхээр энэ чинь зүрхний ачаал дах чадвар чинь буураад байна гэсэн утга болчихж байгаа байхгүй. Тэгэхээр зүрхний ачаал дах чадвар юунаас болоо буураад байна гэдгийг үзүүлэх хэрэгтэй байна. Тэгэхээр эмнэлэг дээр явж чад амьсгаатаад байна гэх юм бол нөгөө нэг нэмэлт шинжилгээнүүдээ бүгднгийн зөвлөд тийм зүрхний үйл ажиллагааны шинжилгээнүүд зөвлөд оншоо олох боломжтой. За дараа нь болохоор хавнах. Тийм. Хавнаад эхэлдэг. Тэгэхээр хөлөөрөө тийм ээ хавнаад эхлэх юм бол хүмүүс ингээ хаяа ингээ хөлөө дарж үзэл хавнаж эхэлдэг тийм. Хавнаад эхлэх юм бол мэдээж хэрэг эмчд үзүүлэх болохгүй. Тийм. Энэ бол мэдээж хэрэг бидний нэг тохио. Зүрхчин асуудалтай болоод байна. Зүрхчин тусаа бүрэн шахахгүй штэ гэсэн тохио учраас энийг бол эмч нарт үзүүлэх юм зөв. За тэгэл үргэлжлэндээ. Тэгэл яста хороогийн хамаг зөөрөгтэй шүү дээ. Энэ саний танаар хэлдэг бол дандаа нэг онцлох яг онцлоход маш сайн анхаарах хэрэгтэй зөөрөд байна. Тэгээд дараа нь зүрх дэлсэн, чичрэн, салгална гэж явж байгаа. Дотроо одоо хитэд хавагдаад хитэд агилгадаад байгаа. Тэгэл дараа нь толгой эргэн, нүд харангуулна, газар тайван, ухаан алдаж унна гэл ингээд. Тийм зөндөө олон зөөрөд яддаг. Сүүлийн үед одоо за яг нэг хэсэг нөгөө сошиал орчноор их явдаг байсан. Одоо нөгөө залуучууд ингээд ажиллаа тараад ч юм уу те хурж ирээд гэртээ одоо ингээд зүгээр одоо хурж ирээд унтсан. Тэгээ даанч өглөө нь одоо ингээд сэрсэнгүү гэдэг ч юм уу. Ийм бас зүйлс маш их яваад идэг гэсэн. Энэ магадгүй тэр зүрхний шигтээстэй холбоотой болов юу юм бол та юу гэж боддог? Нөгөө нэг зүрхний гинтийн өвөл гэдэг юм яг зүрхний хэм алдагдлын эмчнэр судалтай юм л да. За тэгээд энэ зүрхний гинтийн өвлийн одоо энэ судалгааны асуудал болохоор яг одоо жишээлбэл миний хийдэг одоо ингээд бүртгэж авч байгаа нэг тийм асуудал байна. За дэлхийн нийтэд болохоор зүрхний гинтийн өвлийн болохоор үндсэн шалтгаан нь болохоор зүрхний булчингийн эмгэгшил гэж юм байт юм. Кардиомиопати гэж бид нэр анагаахын нэршлэр нэрлэдэг. Кардиомиопати нь 75% эзэлдэг. Ер нь 70 хүртэлх хувийг эзэлдэг гэж үздэг. За энд нь болохоор одоо жишээлбэл янз бүрийн кардиомиопати байдаг. Зарим нь удамшлих байдаг, зарим нь олдмол байдаг, зарим нь архинаас болсон байдаг. Гэх мэтчлэн байж байдаг. Гэхдээ энэ кардиомиопатинуудыг болохоор онцлох боломжтой байдаг.
Онцлог 100% онцлог. Амьд ахуйд нь 100% онцлог. Энэ ямар шинж тэмдэг өгөхгүйгээр гинт тэгж паг болгодог маш ховор цөөхөн дэлбэрүүд үүдэг. За дараагийн болохоор 20 хүртэлх хувь нь болохоор зүрхний ишемийн өвчин байдаг. Саяны хоёулагийнх нь ярьсан. Тийм ээ зүрхний дэдэм судасны нарийсл явсараа байгаа шигдээс зүрхдэг. За тэгээ үлдсэн одоо 10 хүрэхгүй хувь нь болохоор зүрхний удамшлын хим алдагдлын эмгэгүүд байдаг. Аим насанд онцгой аюултай удамшлын хим алдагдлын эмгэгүүд байдаг. Энэ болохоор 10 хүрэхгүй хувь байдаг боловч яадаг вэ гэхээр маш хэцүү энэ яадаг гэхээр 20-40 насны залуучууд тийм ээ. Одоо 90 ялахгүй тохиолддог. Тийм тэгээ дээрэс нь одоо жишээлбэл энэ гинет нас ордог. Зүгээр явж байгаад эвэрүүл хөөхөд гинет нас орчдөг. Тэгэхээр ийм тохиолдлууд байдаг. Тэгээд эднэр болохоор одоо ингээд маш ховролтой цөөн байдаг. Тийм тэгэхээр одоо тэр нөгөө Монголд ингээд сошиалар термин ингэж явж байгаа гинет өнгөрчлөө гэднэр гээл тэгдэг. Тэгэхээр миний л бодлоор тийм ээ. Монголд бол зүрхний нэг аминд аюултай хим алдагдлууд ховор тохиолддог байхгүй. Яг байдаг л да. Тэгээ бид нар илрүүлээл аздаа нэг илрүүлээл онцлол эмчлэл явдаг. Тэгэхэд тэр ихэнх тэр одоо жишээлбэл 90% нь онцлогдох боломжтой, эмчлэгдэх боломжтой тийм өвчнүүд байдаг байхгүй. Тэгэхээр юу гэж нэ гэхээр одоо нөгөө нэг хүмүүс маань өөртөө завир өгöd ахтана эмчд үзүүлээгүй байсан юм шүү дээ гэдэг нэг тийм асуудал яригдах гэдэг байхгүй. Оо яг ингэдэг юм билгүй гэх нэг тийм хинэггүй таадгүй. Тиймэрхүү тохиолдлууд байдаг. Саяхан юу яасан? Маадэр нэг 24 настай залуу үзүүлсэн. Тэгингээ зүрхнийх нь бичлэгийг харсан чинь гэл хоногтой баг нэг 16 17 удаа зүрхэн зогсож байгаа юм шиг бичлэг явагдаад тэгэл зүгээр болцдог. Нэг 3 секунд орчим тэгж үргэлжлээл. Бүр яг ингээ бичлэг нь зүрхэн зогсож байгаа бичлэг байсан байхгүй. Би бүр гайхаад. Тэгээ чи юм завир өгд юм гэсэн чи үгүй гэдэг. Бүр юу ч өгдөггүй яадаг ч толгойч ирээдгүй ухаалдаж унжээс нүс үгүй. Бүр за тэгэхээр бичлэг нь бүр яалтчгүй тийм байгаад ахаар гайхаад. Электрологийн шинжилгээгээ бид нар зүрхэн дотор нь одоо яг ингээд хим дамжуулалт яаж өөрчлөгдөж байгаа гэдгийг үздэг тийм шинжилгээ гэдэг байхгүй. За оруулаа. Оруулаад дөнгөж эхлээ сэтэгээл явж ирсэн чинь яг нөгөө бичлэг чинь гарч ирээд хойноос нь ингээд зүрхэн зогсож байгаа. 24 настай залуу шүү дээ. Амар байгаа. Тийм тэгээд нөгөө нэг юу яасан. Тэгээ яг хөтэ хаалгаа мэдээж хэрэг ороод гарсан. Хим алдагдлаа уншилсан, эмчилсэн. Тэгчээ нөгөө хөлтөөсөө одоо яасан дээрцэн өгсөн чинь мэдэхгүй. Ямар шинж тэмдэг илэрхгүй. Яахчгүй. Тийм. Хамгийн сонирхолтой тэр хүүхдийн 24 цагийн зүрхний бичлэг дээр бүр яалтчгүй ингээд зүрхэн зогсоод эргээс эргэжсэн бичлэг байсан учраас бид нар тэр хүүхдийг шинжилгээнд оруулсан байхгүй. Түүнээс ш өөрийнх нь хилээд байгаагаар бол бид нар яахчгүй л байсан байхгүй. Гэхдээ тэр хүнд ямар нэгэн зовир илэрсэн болоо тэр хүн бичлэг хийлгсэн байж дараа. Тийм ямар ч зовиргүй зүг зүгээр одоо 24-т хүн бичлэг хийж хийлгэхгүй л байхгүй. Тийм ээ тий. Магадгүй зарим тохиолдолд өвчтөн өөрийнхөө өвчнийхээ шалтгааныг юм нуугч гэдэг юм уу? Тийм тохиол байдаг юм болоо. Байдаг. Тэгэхээр тэр залуу бол нуугаагүй л өөр юм. Нэг шалтгаан л байна тий. Тийм надад бүр хамаг юмаа яриад лсэн. Тэгэл хоёулаа яг л зовир бол сонсчихгоо би ингээл үзээлсэн чинь чатаагүй байхгүй. Тэгсэн урьдчилан сэргийлэх хүслэг дээр нэг бичлэг хийлгсэн юм чинь юуцсан хим алдагдал байна үзүүлээрэ гэж хэлсэн гэсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэнд бас нэг юм гарч ирсэн бол зарж. Тэгээд тэр урьдчилан сэргийлэх үзлэгээ чинь бичлэгийг харъя да гэсэн чинь байгаагүй. Тийм тэгтэл азтай хөхтэй. Тийм байна. Ингээд дахин нэг хүний амнасыг аварсан байгаа байхгүй тий. Тэгээд харин ер нь бол хим зүрхний төрөлхийн хим алдагдлаас болох шалтгаан нь 10% байдаг. Маш цөөн. Тэгээд энэс болоод зүрхний гинтийн хөл бол тохиолдож болдог. Энэ бол цөөн. Харин тэр нөгөө үлдсэн 90% нь бол урьдчилан сэргийлж болохоор тийм шалтгаан байна. Тийм. Тэгэхээр бас л нөгөө нэг одоо 20-той юм чи өвчин байхгүй гэж бодсон болдог. Тэр үе өнгөрцөн байгаа юм шүү дээ. Артерийн даралт ихсээд явж шүү дээ. Одоо 20-той хөхт. Тийм. Амар өндөр явж байгаа хгүй. Тэгээд толгойн өвдөд идэг. Тэгээд толгойн ингээ орой дээрээс шахаж базаж өвдөд идэг. Нөгөөдгөө стресстэй тийм ажил ихтэй нервтэй тийм ингээл тамхиттай яваад идэг. Даралт нэгсэн 180 хүрч явж байгаа. Гайхмар. Тийм ээ. Тэгэхээр одоо ерөөсөө залуучууд ер нь одоо эргээд бүгд маш сайн өөрөө одоо анхаарах тийм ээ. Ер нь одоо бие одоо бидрийг бие бити чагнаатай л гэдэгээс л одоо харин бие чагнадаг хааны өвдөж чинь бие өөр нь яаж яах гэдгийг маш сайн анзаардаг байх шаардлагатай байна гэдгийг л хэлээд байна. За радио кафе нэвтрүүлэг маань ер нь ингээ яриад байвал хойлоо маш их зүйлийн тухай ярихаар байна. Тэгээд бидний ярилцах цаг хугацаа өндөрлөх болсон. За тэгээд нэвтрүүлгийнхаа төгсгөлд одоо энэ цохилт бүрийн төлөө
гэсэн уриалгыг төвшүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ уриалгыг бодтойгоор одоо хэрэгжүүлэхийн тулд хүн бүр юу хийж чадах вэ гэдэг дээр таас өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээ. Тэгээ хоёул өнөөдрийнхөө радио кафег өндөрлөе. За миний бодлоор хүн болго өөрийгөө стрессээс хамгаалж чадна. Хүний амьдрал мэдээж хэрэг стресстэй үе зөндөө байдаг, тийм ээ. Тэглээгээд болохоор мэдээж хэрэг банг өөрөө стресстэй тэрэндээ зовоошалаад яваад иж болохгүй. Тэгэхээр сэтгэл санаагаа нөгөө тайвшруулад тийм ээ одоо бяцлага гэдэг чинь бас хаашаа юм те. Өөрийгөө сэтгэл санаагаа тайвшруулад одоо өөртөө тийм таатай сэтгэл зүйн тийм таатай орчин нөхцөлийг нэгдүгürt нь бүрдүүлж сурах хэрэгтэй байна. Хувь хүн болгон өөртөө. Тийм хоёрдугаарт нь одоо тэр нөгөө эрүүл амьдралын тэр нэг бага юмнууд байгаа шүү дээ тийм ээ дасгал хөдөлгөөн хий. Өдөртөө дор хаяа 30 минут алхачээ. Дунд эрчимтэй дасгал хөдөлгөөнийг сайн хий. За Японочд өдөр бол гардмын галхаад байвал өөрчн хэцүү байвал тийм ээ өдөртөө 30 минутын дунд эрчимтэй дасгал хөдөлгөөн хий. Хоёрдугаарт нь архины хэрэглээгээ бууруулъя. Арх тамхи одоо хорт муу зуршил. Хорт муу зуршлаа болоо. Тамхинаас бол бүр гаръя. Тийм тамхи гэдэг юм чи ерөөсөө хийрэндээ ч хэрэггүй хог. Тийм болохоор ингээд жоох нэг татаад нэмэргүй өдөрт нэгийг татааш нэргүй нарийнхан янжуур татаад бүр хэрэггүй. Тийм одоо зүгээр л хайцгаа. Тийм тамхинаасаа гаръя. Одоо нэг сүүлээд электрон тамхи. Яг тийм одоо тийм. За тэгээ тамхинаасаа болъё. Хорт зуршлаан болъё тийм ээ. Одоо тэгээ кофе кафеныхаа хэрэглээ хэрвээ уух дуртай бол арай жоохон багаар уухыг хичээгээрэй. Өшөө дээрээс нь унтахын өмнө кофе кафений төрлийн зүйл битгий уугаарай. Тэр чинь нөгөө нойргуудал тийм ээ. Ядрах эднэргээ бусад шалтгаан болдог. За тэгээд нөгөө амьдралдаа болохоор өөх тосныхоо хэрэглээг бууруулъя гэж байгаа. Тийм. Одоо өөх тосны хэрэглээгээ бол үнэхээр сайн хангалттай сайн бууруулах хэрэгтэй. Гэхдээ нөгөө хансан өөх тосны хэрэглээг бол хангалттай байрж өгөх хэрэгтэй. Тийм. Тэгэхээр нөгөө нэг одоо монголчууд өөх тосоо буулгаж чадахгүй гэлдэгдэг шүү дээ. Үнэхээр өөх тосоо буулгаж чадахгүй бол дасгалаа сайгээ сайн алхаарай л гэж хэлдэг. Одоо тэгжил буулгах нь тий. Тэгжил шатаагаарай. Тийм. Эцэн бол тэгээ тэрийг шатаах хэмжээнд хөдлөх хэрэгтэй шүү. Түүнээс биш идчээ твтээд авах юм бол за тэгээ бүх өвчний үр болно шүү гэдгийг хэлье. Тийм. Тэгээд нөгөө нэг миний л бодлоор нөгөө нэг ерөө өвчин гэдэг чинь тийм ээ одоо ингээл тэнцвэр алдснаас үүсгэл юм байна гэж бодож байна. Бүх юмны тэнцвэр алдснаас болж хитрхи ядрах тийм ээ. Хитрхи унтах цагчин богиносох хит их хоол идэх тийм ээ. Тийм юмны тэнцвэр алдснаас л болж үүсдэг юм байна. Тэгэхээр юмныхаа юм болгоно зөв баланс тулж чадах юм бол хүн эрүүл амьдарч болох байх гэж бодож байна л да. Тэгээ би 60 хүрэхээс энэ бодол маань яаж ирэх би таашгүй. Хотлон байлаа шүү дээ. Байдгаар эрүүл амьдрах гал үзээд байсан чи амьдрч чадаагүй шүү дээ гэх юм гарахыг юм. Тэгтэл ер нь бол яг өнөөдрийг хүртэл ангаах ухаанд бол нотлогдсон байгаа. Тэр нотлогоонууд бол сайн унтаж амар тийм ээ. Нөгөө нэг хангалттай сайн нөгөө шимт тэжээлтэй тэжээлэг хүнс ав сайн алах тийм ээ. Артерийн даралтаа яг 130-90-ээс доош байр. Артерийн даралтаа тогтмол хяна. Өөх тосныхаа хэрэглээг хяна. Тийм ээ. Жимс ногоо хүнсний ногоо ахиух үед. Тийм тэгээ жимс ногоо хүнсний ногоо ахиух үед тэгэхээр нөгөө манай монголчууд айгүй хэцүү тийм шар байцаа төмс лууган хадаад байдаг байхгүй. Тийм тэгсэн чинь нөгөөдг нь болохоор одоо жишээлбэл яг тийм эрүүл мэндэд шимт хижээлтэй хүнсний ногоо байж чадах уу гэж байж чаддаггүй. Тийм тэгэхээр нөгөө ногоо навчид байцаануудыг илүү төлхөө хүнсэндээ хэрэгэл. Нөгөө брокколи бууцаа гэж явж байна. Тийм тэгэл нөгөө нэг одоо ингээл нэг нарийн ногоонууд. Тийм нарийн ногоонууд гэж явж өгнө. Ногоо навчид байцаанууд гих мэдчлэнгийн тийм ногоонуудыг хүнсэндээ хэрэглээрэй гэж зөвлөнө. Тийм тэгээд уучлаарай. За тэгээд нөгөө арх тамхины хэрэглээгээ ярьсан. Хүнсний хэрэглэн дээр тэр өөрчн юу лээ. Чихрийн шижин сахартай бол сахараа маш сайн хянах хэрэгтэй. Тийм жингийн илүүдлээс сэргийлэх хэрэгтэй. Тийм жингээ болоод одоо биеийн жингийн индексийг уул нь бид нар боддгийн. Тэгээд биеийн жингийн индекс бодцохоор зарим хүнд нь худлаа гарчаа, зарим нь болохоор юм булчинлаг гэднэр байх хэрэгтэй гэднэр гэж яриад байдаг байхгүй. Тийм тэгэхээр мэдээч хэрэг одоо шилбэл яг ангаах ухааныхаа үүднээс бол биеийн жингийн индекс хэд байх хэвээр тархалтай байж болохгүй гэднэр гэж зөвлөдөг боловч тийм ээ. Тийм тэгээд би хүн болохоор өөртөө тохируулсан биеийн жингээ яг зөв бариад явж явах нь өөртөө зохистой болов гэж бодож байна. За баярлалаа. Маш хэрэгтэй, маш чухал сэдвэр өнөөдөр хойлоо ярилцсан болов уу гэж бодож байна. Мэдээж одоо энийг зүгээр нэг сонсоод өнгөрөх биш. Амьдралдаа заавал дадал болгож хөвшүүлээсэ гэдэг үтнээс өнөөдрийнхөө нэвтрүүлгийг сонсогч үзэгч та бүхэндээ бид зориулан бэлтгэлээ.
За ингээд усын 3 дугаар төв эмнэлгийн харьяа за зүрхний хэм судлалын төвийн эрхлэгч анагаах ухааны доктор дэд профессор Саруултаа бид ярилцлаа. Ингээд таны цаашдаа ажилд чинь амжилт хүсье. Баярлалаа. За зүрх бол бидний амьдралын гол хөдөлгөөр. За та өөрөөсөө бас нэг асуугаад үзээрэй. Би ерөн зүрхээ хэр их анхаарч байна вэ гэдэг энэ асуултыг та өөртөө нэг тавиад үзээрэй гэдгийг бас сануулмаар байна. Одоо түрүүн хэлсэнчлэн нэг амьдралын буруу хэм маяг байна. Хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт, за стресс, нойр, давсны хэрэглээ гэдэл маш олон зүйл бидний энэ зүрхэнд асар их ачаалал өгдөг. За үүнээс үүдэлтэйгээр за зүрх судасны маш олон одоо өвчнийг бид өөрсдөдөө бий болгодог. Учираас энэ дээр бас иргэд бүхэн бас анхаарах хэрэгтэй шүү гэдгийг дахин та бүхэндээ санууллаа. Ингээд хоёлаа нэвтрүүлгийнхаа төгсгөлд цохилт бүрийн төлөө гэдэг энэ хураалгыг нэг хамтдаа хэлэх үү. За тийм 1 2 3 цохилт бүрийн төлөө. Ингээд радио кафе нэвтрүүлэгтэйгээ хамтдаа байсан үзэг сонсогч та бүхэндээ баярлалаа.